За бүгдээ хамтдаа Эхлэл номыг гаргачих. Эхлэл номын 25 дугаар бүлэг. Арав 9 дэх эшлэлээс уншина. Нар амир гэлж байна те. Захт нартайгаа сайхавтай. За өнөөдөр эхлээд нэг номоор явуулсан энэ жилдээ яваад дуусгая гэж бодлоо. Тэгээд Малахи номын энэ жилдээ хуучин гэрээний хамгийн сүүлчийн те баг иш үзүүлгийн номоор энэ жилдээ номлоо дуусгая гэж бодож байгаа. Тэгээд Малахи номын 1-р бүлгийн 1-5 дугаар ишлэлээр өнөөдөр ерөнхийдөө бүгдээ үг хуваалцгаая. Гэхдээ тэрийг уншихаас өмнө Эхлэл номын энэ хэсгийг уншаад хэдүүлээ нэг тэр хэсэгт ер нь юу гарах талаар эргцүүлээд нэг бодчих. За тэгээ би энэ чээс уншаад өгье. Эхлэл номны 25 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс ерөнхийдөө тус бүлгээ дуустал уншина. Тэгээд яг би энэ чээс нөгөө нэг стандарт монгол орчуулгаас уншиж байгаа жоохон өөр гэж магадгүй. За энэ чээс дуудаад өгье. Харин Авраамын хүн Исаакийн урууд ийм болоо. Авраам Исаак гэдэг хүүтэй болж Исаак 40 настайдаа Падан Арам хүн Бүтэлийн охин Лаваны дүү Ребека гэргий болгон авчээ. Гэргийн хүүсэр байсан тул Исаак энэ талаар Евад хандан хөсөмжлөн гуйсанд Ребека хөл хүнд болов. Гэтэл хевли доторх хүүхдүүд нь тэмцэлдсэнд Ребека надад юунд ийм юм тохиолдвоо гэд Евагаас асуу залбирахаар явлаа. Ева түнд хоёр үндэстэн хевлид чинь байна. Хоёр ард түмэн чамаас салаалан гарна. Нэг нь нөгөөгөөс хүчтэй болно, том нь багтаа зарцлагдана гэлээ. Ребекагийн нираалах цаг болов. Ребекагийн хевлээд ихэр хүүхэд байсан ба төрүүлж гарсан хүүхэд нь улаан, биеийн бүхэлдээ үстэй, нөмрөг өмссөн мэт үсэрхэг байсан тул Исаак тэр хөвгүүнийг Исав гэж нэрлэв. Араас нь дүү нь Исавын өсгийгөөс зууран гарч ирсэн тул түүнийг Яаков гэж нэрлэжээ. Тэднийг төрөхөд Исаак 60 настай байлаа. Хөвгүүд өсөж Исав гарамгаа анчин хээр талын ир болжээ. Харин Яаков майхан гэрте байж байдаг номхон дүлгөн хүү болжээ. Эцэг Исаак нь Исавын агендаг амтсан учраас Исавыг илүү хайрладаг байсан бол их Ребека нь Яаковыг илүү хайрладаг байв. Нэгэн удаа Яаковыг шүл буцалгаж байтал Исав хээрээс ихэд өсөж ядран буцаж ирэв. Исав Яаковд өсөж өгөх нь надад улаан шилнээс өгөөтгөөч гэжээ. Иймээс Исавыг Эдом гэж дуудах болсон юм. Тэгэхэд нь Яаков тэгвэл ууган хүүгийн ихээр надад одоо өгчгөлдөө гэсэнд Исав би энд өөхөх гэж байхад ууган хүүгийн ихээр яадаг юм бэ гэв. Яаков тэгвэл одоо надад андгаал гэсэнд Исав андгаалж Яаковд ууган хүүгийн ирхээ зарав. Яаков Исав зарамгны шил бинтээ өгсөн тэрээр идэж уучхад босож одлоо. Исав ийхүү ууган хүү байх ирэхээ үл тоомсорлоо гэсэн баг. Энэ бол бидний хуучин гэрээнд гинэн гарч байгаа нэлээд том түүхийн нэг те чухал түүхүүдийн бас нэг нь байгаа. За энэ чухал түүхүүдийг бодонгоо бүгдээрээ Малахи ном руу очицгаа. Өнөөдрөөс эхлээд Малахи номоор номлох гэж байгаа. Тэгээд эзний үгийг Малахи номоор дамжуулах болно. Яагаад энэ Малахи номыг барьж явж байгааг бол мэдээж энэ дээр маш олон юм юу ээж. Маш олон сэдвийн талаар бурхантай Израильчууд те бурхны ард түмэн мэтгэлцсэн хоорондоо одоо маргалцсан те нэг нэгнийхээ зөв гэж илэрхийлэх гэсэн ийм сэдвүүд байдаг байна. Тэгээ өнөөдрийн бидний унших сэдв болохоор юу гэвэл бурхан та намайг буюу та биднийг яаж харилсан юм бэ гэж Израильчууд асуусан энэ сэдвээр бурхан хариулсан ийм жижигхэн хэсэг байна. За хамтдаа энэ чээс уншъя. За энд ингэж байгаа. Малахигаар дамжуулж Израильд хэлсэн Явагийн айлтар, бурхны айлтар те. Би та нарыг хайрлсан гэж Ева айлдаж байна. Гэтэл та нар биднийг яаж хайрлсан юм бэ гэдэг. Ева тунхаглая. Исав нь Яаковын ах босоо гэж би Яаковыг хайрлсан. Исавыг үл ойшоосон. Исавын уул тоологдыг би эзгүүрүүлж өвийг нь цөлийн цөөвөр чонуудад өгсөн. Эдом бид тарж бутарсан боловч буцаж ирж балгасуудыг босгоно гэдэг. Харин төг төмдийн Ева ийхүү айлтаж байна. Тэд
дахин барьсан ч би нураах болно. Хүн ард нь Явагийн хилэнг хүртэгчд нутаг орн нь ёрийн газар гэж хүмүүс хэлнэ. Та нар үүнийг нүдэрээ үзэж Израилийн хилийн цаанч Ява агуу юм гих болно гэсэн нэг юм хэсэг баг. Тэгээ энэ дээр нэг алдартай нэг юм үг байгаа те. Яасан бэ гэвэл Израильчууд асууж байгаа те. Бурхан та ер нь биднийг яаж хайрлсан юм бэ гэж нэг юм асуултыг тавьж. Бид нар заримдаа ерөнхийдөө энэ асуултыг ерөнхийдөө Бурханд тавьдгүй гэвэл бас тийм те. Бурхан та хаана байгаа юм бэ гэж те. Бид нэр эргэн тойрноо харахтаа, бид нар амьдралаа харахтаа, бид нар эсвэл бол Бурханд итгэдэггүй хүмүүсийн амьдралыг харахтаа бид нар юу гэдэг вэ? Та хаана байгаа юм бэ те? Бид нар таны тэр сонгож авсан үр ач те таны хайрын дотор умбах ёстой тэр хүүхдүүд биш юм уу гэдэг ийм асуултыг ялгаагүй тавьдаг байх гэж би бодож чинь те. Би одоо өөрөө яг сандын анх Христэд итгээд дөнгөж итгэгч болоод ингэ явж байхдаа ерөнхийдөө их асуудаг ус. Хэрвээ та байгаа юм бол те тэгээч гэж. Жишээлбэл хэрвээ та байгаа бол миний урд яг нэг 500 төгрөг те тухайн үед 500 төгрөгчөд нэг микрон юм өнгөсөн те 500 төгрөг гаргаад өгчих те тэгвэл танд итгээд би одоо цуглаанч очиж гэдэг юм уу. Яг иймэрхүү дотоод юм яриаг одоо алхаад явж байхдаа чуулганлаа алхаа явж байхдаа тэгж дотоод яриаг өөртөө ярьдаг гэсэн баг. Жишээлбэл би яг энэ цайзын юунаас чулоо өөртөл одоо жишээлбэл нэг хэд юмтэй 3-4 км газар те 5 км газар дандаа ингэж алхаж очино. Яг гэвэл угаасаа автобусны өнгө байхгүй. Тийм учраас тэр хооронд бурхантай ярьж штэ те. Хэрвээ та өөрийнхөө өргөөнд аваачих хүсэж байгаа юм бол надад яг миний урд одоо 500 төгрөг гаргаад ирж гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар би амар хэлбэр таны өргөнд таныг гэж зориод очих та ягаад надад ингэж хатуурхаад алхуулаад байгаа юм бэ гэж. Нэг иймэрхүү хандлага ирэх хүм болгоны тус гардаг байх гэж бодож байна те. Би таны хүүхдэд та яагаад ингэж байгаа юм те. Энэ израильчуудын гаргаж байгаа энэ мэдрэмж энэ агуулга нь өөрөө тийм миний харж байгаа бол нэг тийм буруу агуулга биш байгаа. Та нарт юу гэж бодож чинь те? Яг одоо бид нар ярих юм бол ингэж ярина шүү. Дэлхийн хамгийн эд баялагийг бүгдийг хураадаг, бүгдийг мэддэг те. Дэлхий бол бурхных гэж харж байгаа тэр бурхны хайртай хөвгүүд огт нь байжж бидний яагаад ядуу байгаа юм гэдэг ч юм уу те. Та бол өхлийг захирдаг агуу нэгэн мөртлөө бид нар яагаад бидний дундаас те таны хайртай хөвгүүд огтд үхээд байгаа гэдэг юм уу. Эсвэл бол яа те энэ харалтаа танд итгэдэг хүмүүс ингэ сайхан амьдардаг бид нар яагаад ингэж ядуу амьдраад байгаа. Танд итгэдэггүй хүмүүс тэнд сайхан ингэ амьдрах бидний дунд яагаад юм зовлон байгаад байгаа гэдэг юм уу те. Иймэрхүү асуултуудыг асууж байгаа ерөн хэлбэр гэж ойлгож байна. За тухайн үеийн израильчуудын нөхцөл байдгийг жоохон бодъё. Тэгэх юм бол яаж байгааг бол одоо манай эртний өмнөх 400-аас 500 оны дунд тавьцаа гэж. Яагаад гэвэл цөллөгт яваад буцаж ирээд израильчууд Нехемия те гар баригдсан сүм дөнгөж сүм эргэж баригдаад дөнгөж нэг одоо галбираа олох гэж хичээж байгаа тийм үе гэсэн үг. Яг Соломон хааны үед байсан тийм нэг гоё тансаг сүм байсан. Бурхны оршихуй тэнд байгаа гэдэг бүгд мэдрээд хүндэлж байсан тэр газар байхгүй болоод цөллөгт яа буцаад ирсэн одоо энэ нэг юм асуудалтай чуулган нүртэл асуудалтай ард түмэн нүртэл асуудалтай одоо колон те боолчлын нийгэмд амьдарч байгаа тэр ард түмнээс асуух асуулт те бурхан та яаж биднийг хайрлсан бэ гэж. Одоо яг хуу хөний өнцгөөс хараад израильчууд үнэхээр зөв асуулт юм шиг харагдаж байгаа. Бидний мэдрэмжээр харах юм бол шүү дээ. Израильчуудын зөв юм шиг харагдаж байгаа шүү дээ. Яг өнөөдөр бидний нөхцөл байдлаа хэдүүлээ бодъё л та те. За нэг хэдүүлээ бүр офисоосоо гараал те. Байрлагч байргүй байж энд энэ цуглаануудаар нэг нэгнийхээ очиж цуглаан хийгээл те. Тэгэж явж байгаад одоо яг дөнгөж ингээд нэг юм буцаад нэг офс төрүүлсэл ингээд дөнгөж үйл ажиллагаа ахаас сэргээж байгаа юм шиг юм нөхцөл байдал дунд шүү дээ. Гэтэл энэ дэлхийн бүх зүйлийг захирдаг бурхантай бид нар яагаад юм те асуудал донд ингээд чуулган яваад байгаа. Энэ бидний хувьд буцаад бурхан та бидэнд хайргүй мүү гэдэг юм асуулт те. Та бидэнд халамж анхаарлаа тавьж болохгүй мүү те. Бидний залбирлыг та хүлээж яваа те. Үнэхээр сайхан нөгөө Соломон үеийн хааны үеийн ордон шиг тийм чуулгантай болчихсон гэдэг юм хүчнийг маань
Яагаад үл ойшоогоод ан гэдэг ч юм уу. Ийм асуултууд дээр бид нэр тулаад очил баг тухайн үеийн израилчуудын асууж байгаа асуултанд баг тулах гээд байгаа байхгүй. Гэхдээ хариулж байгаа те Бурхан израилчуудад юу гэж хариулж байгаа вэ? Би та нарыг хайрласан гэж хариулж байгаа. Нөгөө зовлон бэрхшээл донд байгаа израилчуудад хэлж байгаа шүү дээ те. Ахаад Бурханы чуулганы дүнгэж босгохгүй л ингээд зүтгээд явж байгаа ард түмэн донд хэлж байгаа. Би та нарыг хайрлсан шүү дээ гэж. Энэ хайрлсан шүү дээ гэдэг үг нь израилчуудын хувьд юуг маш ихээр гаргаж ирж байгааг бол яаж гэдэг юм асуултанд хүргэж байгаа. Та намайг яаж хайрлсан юм бэ гэж те. Хариултыг нь өгж байгаа Бурхан. Хариултыг нөхөнд бол түрүүний бид нэр эхлэлдээ уншсан Эхлэл номын Исав ба Яаков хоёрын жишээг ярьж байгаа. Исав ба Яаков хоёрын жишээг ярихдаа яаж байгаа вэ? Гол зорилго нь тэр нь израилчуудыг би тамаг хайрлсан гэдгээ ойлгуулахын тулд энэ хоёр жишээг ярьж өгч байгаа. Энэ хоёрын түүхийг. Сонирн байгаа шүү дээ, тий? Хайраа харуулахын тулд яадаг юм? Хүмүүс би чамайг хайрладаг байсан шүү гэж ойлгуулахын тулд яадаг вэ? Хүмүүс хоорондоо би чамд хайртай байсан шүү гэдгийг харуулахын тулд хүмүүс яадаг вэ? Түүхэл ярьдаг те. Энэ эсрэгээр харах юм бол яг үнэн баг. За би чамд тэгж хайрлаж исэн биз дээ гэж те. Би чамд тэгж явах чинь би тэгээ үздэй. Би чамд гонглож явах чинь очиод хэврээ үздэй те. Эсвэл би чамайг ингээ ядруу явж явах чинь би ингээд мөнгө төгрөгөөр туслаа үздэй гэдэг ч юм уу. Энийгээ бид нэр түүхээ ярьж ерөнхийдөө би чамд хайртай байсан гэдгээ ойлгуулдаг. Яагаад гэвэл тэрэгжээж хүн гэд бучид ухаарах юм сэхээ авдаг юм байл л да. Ерөн бол хүмүүс хүний энэ зан чанарын хувьд. Тэхийн тулд Бурхны ярьсан түүхэнд болохоор тэр израилчуудын тухайн үед байгаа израилчуудаас бол хэдэн зуун жилийн өмнөх түүхийг ярьж өгч байгаа тийм. Бурхны ярьж байгаа айгуу сайн. Одоо ингэнэ шүү дээ. Одоо хин нэг хайрлсан гэж ярихын тулд ингээд болсон хол та хоёр нааваа яаж хайрлсан гэвэл би танаа аав ээж чи өвөг чинь тэгж хайрлсан гэж ярьж байгаа энэ түүхийг хэлж байгаа. Гэхдээ израилчууд энэ түүхийг ярихаар маш сайн ойлгосон гэдэг нь маш тодорхой байдаг энэ дэр. Яагаад гэдэг дээр ингэж хэлж байгааг бол израилчууд өөрсдөө тухайн тоороогоо буюу те Библийг маш сайн уншдаг, мэддэг, энүүгээр бүр амьдралын гол зарчмаа болгож явдаг байсан учраас Исав ба Яаковын жишээг харахад ялангуяа Яаков гэдэг бол израилчуудын өвөг эцэг гэж ойлгодог учраас бид түүхээ маш сайн мэдж байгаа. Тэгээ энэ түүхээр нь дамжуулж ер нь гаргаж өгч байгаа. Тэгээд энэ дээр нэг хоёр юм юу ярьж байгаа. Яаковаар дамжуулаад Яаков ба Исаваар дамжуулж хоёр үндэстэн бий болсон тухай ярьж байгаа. Яаков бол Израиль үндэстэн, харин Исав бол Эдом гэдэг юм үндэстэн гэрч. Тэгээ яагаад түүхийн турш ярихдаа энэ хоёр нь хоорондоо ерөнхийдөө юм дайн дажинтай нэг нэгнийхээ дээр гарах гэсэн юм юутай байсан. Ийм дайн дажинтай ингээ дандаа ийм дотроо хэрүүл маргаантай те асуудалтай байдаг. Тэгэд энэ асуудал нь юунаас шалтгаалдаг вэ гэвэл ерөнхийдөө газар зүүн байрлал гарах юм бол угаасаа Йордан голын зүүн үерэг дээр Эдомчууд байрладаг. Харин баруун хойш зүгт нь Израильчууд байж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэвэл газар зүүн ойрхон байна гэдэг маань ямар нэгэн байдлаар бие биентэйгээ юм муудалцах ийм асуудал маш ихээр гарч ирдэг. Жишээлбэл одоо бид нар монголчуудын түүхээ бодвол хятадууд болно те. Урд манжуудтай нэг үе дээр нь гардаг, нэг үе доор нь ордог, колон болдог, өөрсдөө эзэлдэг иймэрхүү түүхэд байдаг шиг Израильчууд болон Эдомчуудын хооронд иймэрхүү зүйл их байсан баг. За энэ зүйлийг ч яг орхиод ингээ харах юм бол нэг зүйлийг энүүгээр Бурхан би чамд хайртай гэдэг нь нотолж байгаа. Тэр нь юу гэвэл би Израилийг сонгосон, харин Эдомыг үл ойшоосон гэж. Зүгээр орхисон гэдэг юм үг. Энэ дээр фокусаа Бурхан тавьж байгаа. Тайлбарлаж өгөх юм бол тэ. Яагаад би та нарыг сонгосон бэ гэвэл хэдүүлээ түрүүний Эхлэл номын 20 дугаар бүлэг харах юм бол төрхөөс нь өмнө нэг зүйлийг Бурхан амласан байгаа тэ. Дүүн ахыгаа захирна. Израилийн түүхэнд тухайн ойрхон орнуудын түүхэнд
ах гэдэг ийм статус бол ердөөсөө бүх зүйлийн ууган нь бүх зүйлийн мал адуусны хүртэл ууган нь эрх мэдлийг авах, эд хөрөнгийг авах. Тэгээ дээрэс нь шашны болон энэ зан үйлийн хамгийн дээдийг авах тийм гурван зүйл дээр дээдийг авах юм статустай байсан багт. Тэгэд энэ статусаа Исав түрүүн яалаа нэг аяг шүлөөр ингэ сольж байгаа тийм. Дараа нь аавынхаа ерөөлийг авахын тулд Яаков бүр илгийм хийж байгаа шүү дээ амьдрал дээр харах юм бол тийм. Тэгэд хэрвээ Эхлэл номыг ахаад уншаад Яаковын тухай судлах юм бол ингэж байна. Яаков яг өөрийнхөө амьдралын үед л шүү дээ. Яг тэр энэ юунд байгаа? Энэ ах гэдэг юм статуст байгаа тэр зүйлийг ааваасаа ч юм уу ахаасаа аваагүй. Гэхдээ тэнцээс нэг авсан зүйл нь юу гэвэл Бурхны нэгүслийг аваад түүн доторх ард түмнийг өөрийнхөө өрөөдмөс бий болгосон байна. Тэрс тухайн үед бол Исав нь Яаков зүхтаал Хердолд очоод хүний хон хариулж амьдрал Исав нанах аавынхаа эд хөрөнгөн дээр жаргаал хичнээн цэрэг айрантай баян тансаг амьдарч байгаа тухай өгүүлдэг. Дараа нь тэр хоёр уулзахад хүртэл тиймэрхүү зүйл харагддаг. Гэтэл энэ дээр ойлгож байгаагаар бол хайр, сонголт гэдэг нь Бурхны хайр гэдэг нь энэ чинь ердөөс юу хэлж байгаа? Мэдрэмжийн тухай асуудлыг ердөөс ярихгүй байна. Мэдрэмж. Өчигдөр яг энэ зүйлийн тухай уншиж ойлгож байгаад судалгаа хийж байгаад нэг зүйл ирсэн юу гэвэл мэдрэмж бол үнэн биш гэж байгаа юм. Мэдрэмж бол үнэн биш. Гэхдээ жинхэнэ гэж. Яг тухайн үеийн Малахи номдор байгаа Израильчуудад мэдрэгж байгаа тэр мэдрэмж бол амьдрал дээр бодит байдлаар үнэн биш байсан. Гэхдээ жинхэнэ зүйл байсан байхгүй. Израильчуудын гомдлох нь зөв байсан. Яагаад гэвэл агуу бурхантай мөртлөө нөгөө нэг улаан тэнгис ингээл гаталж өгдөгөж биднийг аварсан бурхан нь байхгүй мэт санагдж байгаа. Тэр үеийг харахтаа юу гэсэн үг вэ? Та биднийг хайрлахгүй байгаа юм шүү гэж Өөрөөр хэлэх юм бол Израильчуудын тухайн үед мэдрэмжсэн мэдрэмж нь бол жинхэнэ мэдрэмж. Цөллөгт явчихсан, буцаад ирсэн, сүмөө босхыг гэсэн чинь нөгөө тухайн үеийн гоё сүм нь сүрлэг сүм байсан сүмөө буцаад босгож нэг хажууд нь нэг 11-нд зүрхээргүй нэг юм босгочихсон Тэгээд тэндээ эзнийг бурхныг магтана гэсэн бурхныг магтах хүмүүс нь буцаад олдгоо байчихсан Бурхан гэхээс илүү эд амьдралаа хөөгөөд явчихсан тийм нөхцөл байдал донд байгаа Израильчуудыг тэр мэдрэмж авж байгаа мэдрэмж бол жинхэнэ байсан. Өнөөдөр та өөрийнхөө чуулганы талаар энд байг зогсож байгаа цулаанаа бодоод тэгээ авж байгаа мэдрэмжээ боддоо. Яг өнөөдөр ингээ харахад биднэрт амар гэрэл гэгээтэй тийм гоё мэдрэмж байна уу? Яг бидний мэдрэмж бол өнөөдөр ирж байгаа энэ мэдрэмж жинхэнэ. Гэхдээ туйлын үнэн бол биш гэдэг тухай яг энд хэлж байна. Эхлэл ном дээр гарч байгаа энэ хайрлах Малахи ном дээр гарч байгаа энэ хайрлах гэдэг энэ хайр та биднийг яаж хайрлсан бэ гэдэг энэ асуултанд Бурхан юу гэж өгвөл би та нарыг эцэг өвгтөөс чинь гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу хайрлаж байгаамаа гэдэг юм хариулт өгч. Тэр гэрээнд юу байсан бэ гэвэл чамайг ердөөсөө зовлон зүдгүүргүй аз жаргалтай байнг амьдруулна бүх эрх мэдлийг өгөн эсвэл бүх юм юунуудыг бүх зовлон жаргалч үгүй болгоно. Эсвэл бол асуудлууд чинь бүгдийг тэр доор ингээд зэгцлээд явна гэсэн ийм хайрын тухай ердөөсөө яриаггүй гэдэг тухай ярьж. Хуучин гэрээн дээр өгсөн тэдэнд амлсан гэрээний хайр нь юу байсан бэ гэвэл та нар бол Бурхны ард түмэн миний хайртай үндэстэн болно. Тэгээд та нарын дотроос Месиа буюу аврагч төрнө гэдэг энэ амлалтыг өгсөн байна. Тэгэд энэ амлалтанд энэ гэрээний амлалтын дотроо явж байгаа гэсэн. Бид нэр хайрыг бодохдоо ер нь ёс суртахууны юм хайрын хэмжээнд одоо бид нар ойлгож байгаа хайр гэдэг бол ёс суртахуунтай байх ёстой. Хэм хэмжээс дотор хайрлах ёстой гэдэг ч юм. Гэтэл тухайн үеийн
энэ яригж байгаа энэ хайр бол ёс суртахууны тухай хайрын тухай ердөөсөө яриаг. Энд ямар хайрын тухай яригдж байгаа бол сонгогдсон уу, сонгогдоогүй юу гэдгийн тухай яригдж байгаа юм. Чи бурхны ард түмэн мөн үү биш үү гэдгийн тухай ярьж байгаа. Тэгэхээр энийг ярихын тулд Малахи номдоо бүгдээр буцаад харах юм бол ингэж байгаа. Эдом бид тарж бутарсан бол буцаж ирж балгасуудыг босгоно гэж өөрсдөө тангаргалдаг гэж байгаа байхгүй юу? Эдомчууд. Харин төг төмдөө яваа инхүү айлдаж байна. Тэд дахин барьсан ч би нураах болно. Хүн ард нь барьсан ч би нураах болно. Хүн ард нь Яавгийн хилэн хүртэгчд нутаг орн ёрийн газар гэж хүмүүс хэлэх болно гэж. Тэгээд та нар үүнийг нүдэрээ үзэж Израилийн хилийн цаана Эва агуун юмаа гэх болно гэдэг ийм амлалтыг өгч. Өөрөөр хэлэх юм бол Бурхны сонгогдсон ард түмэн яасан бэ гэвэл цөллөгт явсан ч буцаж ирээд чуулганаа дахин босгоод амьдарж байгаа тэр Бурхны хамгаалтанд ороо ард түмний тухай ярьж. Харин Бурхны сонгоогүй ард түмэн яах вэ гэвэл сүрэх тухай ярьж байгаа юм. Сүрлийн ирмэг дээр дулцсан байгаа. Тэгэд энэ тухайн үед хийж байгаа юм Эдом нь яасан бэ гэвэл уулархын нутаг улаан юм чулуурхаг хадархаг газар юм байлээ. Тэгээд энэ тухайн үед Бабилоны халдлагад Эдомчууд өртөөд сүрсэн. Араас нь пралчууд лөө тэд нар бас орж дайрж ороо сүрээд Эдом гэдэг улс ахиж энэ дэлхийд ахиж бий болоог. Өөрөөр хэлэх юм бол Бурхан энд амласан амлалт нь юу байсан бэ гэвэл Израильчууд одоо харж та нар энд буцаад ирээд Израиль үндэстэн гэдэг Бурханыхаа шүтээд дахиад явж гин. Харин Эдомчууд тэгж чадахгүй. Ягаад гэвэл би тэднийг орхисон гэж. Энэ орхих гэдэг энэ үг айгүй бид нарт энгийн сонсогч байгаа шүү дээ. Гэхдээ энэ хамгийн аймаар үг гэж байгаа юм. Бурхны оршихуун гадаа байна гэдэг өөрөө энэ айгүй айхтар үг. Тэгээ Израильчуудын энд нэг судлаачийн дүгнсээр юу гэж байгаа юм л та. Израильчууд энд нэг зүйл дээр теологийн аюул том алдаатай нүүр тулсан цаг үе байсан. Юу тэр нь юу гэвэл Бурхан та надад хайртай та намайг яаж хайрлсан бэ гэдэг энэ асуулт нь юун дээр авчдаг вэ гэвэл Бурхан Бурхныг өөрийнх нь сонгож авсан ард түмэн биш гэдэг энэ өөрийнх нь ард түмэн гэдэг энэ зүйлээс оюун бодлын хувьд санаа бодлын хувьд яаж байгааг бол энэ зүйлийг өгөөсөж байгаа нэг хэлбэрлөө очиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нэр Бурханаас сонгогдоод энэ чуулганд сууж байгаа мөртлөө бидний дотор заримдаа ингэж боддог. За ер нь би Бурханых муу юм боллоо доо биш юм болоо те. Би Бурханыг дагах ёстой хүмүүс нөө биш үү? За бараг л биш бах тоо. Ийм бодлоо очно гэдэг бол айгүй том сүрлийн тохой гэж байна. Энэ нөгөөтгөрөө Бурхны сонгоог өдөө зүгээр орхисон гэдэг энэ үгэн дотор очих гээд байгаа учраас энэ зүйлийг айгүй чухалчилж авч үзсэн баг. Тэгээ хэдүүлээ эцэст нэг Ром 9-р бүлгийн 10-р эшлэл лооч. За гаргасан байвал чи уншаад өгөөрэй. 10-р эшлэл. 10-аас 13 хооронд. За нэг нь уншаад өгөөрэй. Зөвхөн эмч биш Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн ярээс хөл хүндтэй болсон. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй ямар ч сайн муугүй өвөлдөг баатна. Бурхны сонголтын зорилго нь үлсэр бус харин дуудагчийн улмаас байхад бол том нь багтаа зарцлагдана гэж ихтэн айлцсан ажээ. Энэ нь би Яаковыг харлаж Исавыг үзэн ядсан гэж бичигдсэнчлэн юм аа. Хэд уулнасан? 13. За тэгээ орчих. За энэ яасан бэ гэвэл Паул Ром ном дээр авралын тухай ярихдаа яг энэ хэсгийг Малахигийн энэ хэсгийг болон Эхлэл номын Исав, Яаков хоёрын жишээг бас татаж авчирч байгаа.
авралыг авах энэ мэдрэмж байна. Авралыг авна гэдэг энэ ойлголт нь өөрөө маш чухал ойлголт гэдэг. Яаков Паул энэ бүр нэг бүлгийн турш ингээд эхлэлээс ахуулаа те бүх юм чухал хүмүүсийг дурдаад ингээд тайлбарлаж өгч. Яг тухайн үед Израильчууд нэг зүйл дээр очисон гэж төрүүлсэн те. Сонгогдсон гэдэг энэ Бурханаар сонгогдсон гэдэг энэ статусаа үгүйсгэж буй хэлбэр дээр очиж байгаа. Би бол Бурханы сонгосон ард түмний нэг ард түмэн биш юм байна гэдэг юм ойлголтод орчоод Бурхан та намайг яаж хайрлсан юм бэ гэж асууж байгаа. Яг өнөөдөр бид нар бас бидэнтэй итгэлийн амьдралаар амьдарч явах үед бид нар бас заримдаа те итгэгч гэдэг Христэд итгэгч гэдэг энэ статусаа энэ байр сууриа үгүйсгээ те зарим үед за би Бурханы хүүхэд би энэ цуглааны хүн биш шүү дээ. Чуулганд явдггүй шүү дээ гэдэг энэ үнцэг дээр магадгүй очих уюуд байж магадгүй те яг Израильчууд шиг. Тэр үед нь Бурхан юу гэж хэлж байгааг бол үгүй ээ. Би чамайг илүү тавьж сонгосон шүү гэдэг энэ ойлголтоо хэлж байгаа. Тэгээ энэ ойлголтоо хэлэхдээ Бурханы ойлголтыг зорж байгаа юу гэвэл та нарын мэдрэмж бол жинхэнэ те одоо та нар зовлонтой байна уу те өнөөдөр үнэхээр гунигтай байна эсвэл өнөөдөр үнэхээр жаргалтай байна уу үүнийг та нар мэдэрч байна. Эн чинь бол жинхэнэ зүйл. Гэхдээ Бурхан чамайг хайрлаж байгаа гэдэг энэ туйлын үннээс дээр тавигдахгүй гэж хэлж байгаа. За сүүлийн үед мэдээж дуулал номыг их уншиж байгаа. Тэгээд уншаад ингээд явж байгаа дуулал ном бол Давид хааны ихэнхийн бичсэн дуулал дээр харах юм бол ингэж байгаа юм. Сэтгэл хөдлөл тий. Бурхан минь ээ би өнөөдөр яагаад ийм зовлонтой амьдарч байгаа юм бэ гэж байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа. Зарим үед нь үнэхээр зөв аз жаргалаар дүүрэн ярьж байгаа дуулалаа илэрхийлж байгаа. Зарим үед айц давцсан тий. Бурхан минь намайг одоо яг алах гээд байна. Яах вэ гэдэг ингээ хайж байгаа айцаа хэлж байгаа. Зарим үед гуниглж байгаа мэдрэмжээ илэрхийлсэн байдаг. Гэхдээ Давид хаанаас авууштай биднэрт яг үлдэх ёстой нэг зүйл эндээ байгаа. Тэр нь юу вэ гэвэл Давид бүх энэ айдас сэтгэл хөдлөл энэ өөртөө зориулж байгаа энэ бол жинхэнэ мэдрэмж үнэн. Жинхэнэ. Энийгээ тэгээд эцэст нь юу гэж хэлдэг вэ тэр яадаг бол. Гэхдээ та бол үнэн гэж залбирдаг. Та бол үнэн гэж магтдаг. Та бол хайр гэж магтаж байгаа. Та бол миний аврал гэж магтаж. Та бол миний авралын хад гэж. Өөрөөр хэлэх юм бол Давид ханаас бид сурах ёстой нэг зүйл яг бол бид нар мэдрэмжээс давж Бурханд итгэх ёстой болж. Тэрийг бид нэр суралцах хэрэгтэй. Бид нар заримдаа мэдрэмжэн дээрээ суурлах юм бол бид нар алдаж магадгүй те. Буруу ойлгож магадгүй. Саяхан би нэг жижигхэн ирэл уншсан. Ирэл үзсэн. Тэгээ тэрэн дээр тэгж байгаа байхгүй зөө нэг сэтгэл судлаач ингэж Монгол ирчүүд үнэхээр хөөр хийлдэг гинэ. Яагаад гэдэг чинь Монгол ирчүүд үнэхээр хөөр хийлдэг. Яагаад гэвэл ар гэрээ хайрлах тийм хайр нь эмэгтэйчүүдээс өөр байдаг учраас эцэстээ яадаг гэвэл өөрийнхөө хайрлах харийг юу гэж илэрхийлдэг вэ? Гэр бүлээ тийжэхтэй мөнгө олох те ингэстээр амар тайван байх энэ зүйлүүдийг өгснөөрөө илүү өөрийгөө ар гэрээ хүүхдүүдэд хайрлж ингэж боддог гэж. Харин эсэргээрээ ингэж ар гэрээ тийжэхийн тулд их ажиллаж ингэж хол байцсан нөх хүүхдүүдээс энийг шилт гэдэг зүйл байхгүй болоо. Ээжтэйгээ ойрхон байсан хүүхдүүдэд үл ээж л намайг ингэдэг тэгдэг гэдэг юм мэдрэмж аваад энэ мэдрэмжэн дээр тулсан хүүхдүүд яадаг бол ихэнхдээ аавда дургу болдог гинэ. Гол агуулга. Гэхдээ яг ингээд үндсэн юм түүхэн юм зураглаар ингээ харах юм бол хүүхдэд хайргүй эцэг гэж үнэхээр байхгүй тийм. Халамжлахыг хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ гаргаж байгаа үйлдэл нь өөрөө үнэн хэрнээ тэнд авч байгаа мэдрэмж нь болохоор үннийг өгөөсгөж байгаа тийм мэдрэмжүүд гарч ирж гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээрээс нэг юуг би илэрхийлэх гээд байгаа вэ гэвэл шүү дээ. Ямар нэгэн байдлаар биднэрт ирж байгаа мэдрэмж гэдэг бол жинхэнэ мэдрэмж бол жинхэнэ биднийг өдөртөнтэй урагшлуулна, гониглуулна, баярлуулна. Гэхдээ үнэн, туйлын үнэн биш шүү гэдгийг бид нэр ойлгож Бурхантай хандах хандлагатай харьцаатай ч гэсэнтэй
Би одоо яг гонглж чинь бурхан. Гэхдээ та намайг энэ үе ч гэсэн хайрлаж байгаа гэдэг би мэдж байгаа гэдэг юм мэдлэг дээр тулгуурлаж бид нар бурхантай харилцаж залбирал маань тэгээ цаашдын ирээдүйн бурханаас авах үг маань ингэж тулгуурлаж явах юм бол бид нар зөв газар очих ёстой болоо гэж бодож байна. Тэгээд Малахи номдэр ч ингэж хэлж байгаа те. Тэгэхээр бид нар мэдрэмжэндээ хэд итгэж найдахаас илүү мэдрэмжээ бид нар чөлөөтэй илэрхийлж аваад харин түүнээс цаагуур давсан туйлын хайр бурхны тийм нэгүсэл байгаа гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Энэ нь бол мэдрэмж давсан зүйл байх ёстой болохоос мэдрэмжэн дээр суурлагдсан зүйл байх ёсгүй шүү гэдгийг тухайн үеийн израильчуудад зориулж бурхан сануулж хэлж байна даа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа залбирая. Юундэ биднэрт ямар мэдрэмж төрж байгаагаас илүү бурхны туйлын үнэн байгаа гэдэгт итгэл дээрээ бид нар бат зогсож явах нь чухал юм байна. Яг Давид шиг те. Гэхдээ бид нар мэдрэмжэндээ даар гэж хэлээгүй те. Яг байгаа бол байгаагаараа хэл бурхантай ярилц. Харин бурхан тэдгээр зүйлсүүдийг хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг бид харин ойлгох нь чухал гэж бодож байгаа. За хамтдаа залбирая. Гайхамшигт эцэг минь тань талархъя. Таны хайр ивэл болоод нэгүсэлдор амьдрсаар байгаадаа баяртай байна. Бид нар бас заримдаа мэдрэмжэндээ эргэн тойрныгаа харж байгаа ойлголтондоо итгэхэд таны сонгосон гэдэг статусаас гарах гэж мэдрэмж бол жинхэнэ гэж итгэж тэрэндээ үнэхээр зүрх сэтгэлээ өгөн шийдвэр гаргах гэж хөвөл биднийг уучлаж хэмээн гуйчин. Яг одоо бид таны дотор зогсож байна эзэн минь. Та биднэрд ухаанлын үгээ хайрлсан. Харин энэ ойлголтоор бидэд ирээдүйд ирэх олон тэр сөрөг мэдрэмжүүд, буруу мэдрэмжүүдийг даван гарах хүчийг биднэрт өгөөрэй хэмээн гуйчин. Тэгээ мэдээж бидний энэ мэдэрж байгаа мэдрэмжүүдээ хүртэл тантай хуваалцдаг, уудалдаг, таны дотор залбирдаг байхад та тусалж өгөөрэй. Бид зүрх сэтгэлээ танд нээж харин та биднийг чиглүүлэгч нь байж өгөөрэй хэмээн гуйж байна. Бүх алдар магтаалыг танд өргөе. Тэгээд та биднийг хайрлсанд та биднийг хамгаалсаар байгаад баярлалаа. Таны гайхамшигт хөвөн эзэн Есүс Христосийн нэрээр гуйж залбирч байна. Амен. За эзэлтэршүүлтгай.